Төгсгөлийн 12 дугаар анги. Вангагч. Яаж тайван сонсоо сууж чадаж байна? Вангагч. Энэ чи юу? Энэ би байна. Тэнд хүмүүс ашигчаад л байна. Хаашгирцгаагаад л. Би одоо юу хийх гэвлээ? Хөөх юм уу? Мэдхгүй. Тэнд сандарсан олон хүмүүс байна. Хүмүүсийг өөрчлөх аргагүй. Тэнд дээр хэн нэгэн та нарыг харж байгаа гэж хичнээн ч хилээд нэмэргүй. Хэрүүл хийгээд л зодтолтоод л улгаа хийгээд л бие алаад л байх юм. Тэд танд итгэх ёстой үсттэй. Тэд тэгэл ёстой. Таныг бүхнийг мэдэж байгаа гэдгийг тэд ойлгож байгаа шүү дээ. Үгүй охин минь. Тэд бүгдээрээ хүнийг мэдхийг хүсэхгүй. Тэд зөвхөн өөрсдийгөө л мэдхийг хүсдэг болос. Тэд ер нь зүгээр л танд атаархдаг байхаа. Хэрвээ энд хичнээн эдис минь алга болдгийг мэдрэл чи яана? Юу ч харахгүй сонсохгүй байгаа амтны юунд нь атаархав хэлээ дээ. Чи юун тухай бодоод байгаа юм бэ? Чи юун шинийг бодоод байгаа юм бэ? Яраач. Би бодож байна л да. Би одоо хүний амьдралд юу хийх ёстой юм болоо? Ямар нэгэн том зүйл юм болов? Эсвэл ямар ч хамаагүй бага сага зүйл юм болов? Бага зүйл байдгүй маа. Хувь заяа өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Юу ч байсан. Намайг оруулаач. Би цаашид хүлээж чадчихгүй. Намайг оруулаач. Зогсооч. Чи юу мэдхийг хүсэв? Тэд шүн бүрэл дандаа зүүдлэгдээд аав ээж мөн ах минь дандаа зүүдлэгдээд л битгий орлоод бай харж байна. Энэ зогсчл байна. Гаргуун ах ч нөө. Тийм ээ. Надаас болоод л тийм болчихсон юм. Би гарыг нэг эмтээсэн юм аа. Эхэндээ эмчилж байгаа дараа нь эмнэлэг тайрсан л та. Энэ надаас болсон хэрэг. Тэд намайг уучлаагүй. Таавшир та. Алерт уучлсан. Чим гэмгүй ойлгож байна. Тэгээд ч энэ чамгүй болсон хэрэг. Энэ ч надаас болсон шүү. Би коршог шидчихсэн юм аа. Тэгээ юу гэж? Коршог шидээл үз. Шидсэн гинэ бас. Чи тийгээ хүсээгүй шүү дээ. Үүнийг чинь тэд ойлгож байна. Тэд чамайг уучлсан байна. Тийм үү? Яв та. Үнэн үү? Яваа. Үгүй зогс. Чиний эцэг шарил битгий цэвэрлээд арилгаад бай гэж гуйж байна. Юу чи бүгдийг арилгаад байдгийм бэ? Тавцсан ногоог нь мөн улаан цэцгийг нь. Би бодохдоо зэрлэг урагшсан гэдэл цэвэр байх болов уу гэж бодоод. Би одоо тэхгүй. Тэд чамайг өршөөжээ. Чам дээр дахиж ирэхгүй. Яв та. Баярлалаа бурхан минь. Яв та. Бурхан минь. Өөр хэнийг ч авахгүй. Бид ярилцах хэрэг байна. Алиес удахгүй буцна. За, аль хүснэ асуу. Эстигвэс оройтон шүү. Би цагийн ямагт хамгийн гол зүйлээ асуухыг боддог л доо. Энэ чухам юу вэ гэдгийг би мэдэхгүй байна. Вангагч амьдралын хамгийн гол зүйл нь юу юм бэ? Та энэ талаар юу гэж боддог вэ? Чи үүний төлөө энэ бүтэн өдөр чинь суудаг үсттэй. Үндэ би ойлгож байна л да. Бас та шууд хариулахгүй гэдгийг ч.
Өөрөө ойлгоно. Чи өөрөө асуусан да. Яагаад зөвхөн чамд өөрийнхөө амьдралыг яриав гэж? Тийм ээ. Юу вэ гэвэл хүрээ нийлж байна. Ямар хүрээ? Хайртай байсан хүмүүсийн хүрээл байхгүй юу? Чи бол сайн хүн. Ойлгооч мөн тийм. Чи ч бас нийлэндээ аз жаргалтай ч болно. Явда. Сэтгэл сайтай шүү. Маргааш болтол баяртай Вангагч. Яв. Сайн хүн доо. Чиний замнал дардсан болог. Миний энэ хүчний байж байгааг тэнгэр минь. Би цаашдаа сонсож байхгүй шүү. Удахгүй гарнаа. Туулал болох байлгүй түргэн л. Скоро выйдете из моей головы. Слышите, вот. Витка өглөө нэмэнд Чи хаачих нь вэ? хааш гисэн ч үс үгүй. Юу л та. Юу болов вэ? Тэр одоо чамтай мантай л байгаа. Түүн дээр орж олно үстэй. Үгүй. Түүнийг чамтай мантай гэж хэлэвдтэй. Тэгэж тэр чамд дэндүү олон зүйл ярьсан. Йоо. Би салах ёс хийхээр ирсэн юм аа. Баяртай Алиса. Зүгээрээ Ванга чи эдгэрнэ. Харалта энэ эмнэлэг сайн битгий. Би айхгүй байна. Өдрийн мэнд. За, яаж вэ? Ванга. Тарианы дараа гайгүй болж байна уу? Би тайван байна. За, тийм бол сайн байна. Би орой дахиад ирнэ. Ирээрээ. Эмчи. Тэр ямар байна да? Шинжилгээгээр юу болсон бэ? Та юу ч мэдээгүй байгаа маа да. Юун тухай? Ванга хөхний хорт хавдартай эцсийн шатанд орсон. Тэр үүнийг мэдэх боломжгүй байсан. Ийм юмд далдыг харах хэрэг болохгүй.
Бүгд дэндүү хожимдсан. Тэр 7 хоног амьд явахааргүй л байна. Тэвчтэй. Чи яагаад надад юу ч хэлээгүй юм бэ? Ванга, яагаад? Энэ уйтгар гуниг чамд хэрэггүй байсан юм аа. Чи юугаа яриад байгаа юм бэ? Любка. Чи уйлаад байгаа мó? Зүгээрээ. Битгий уйл. Зүгээрээ. Гараач унжуулахгүй шүү. Бид эдгэрнэ. Би эдгэрхгүй. Яагаад? Явах болсон. Ванга. Энэ замч бусдаасаа муугүй. Муугүй шүү. Цаг нь болсон. Ванга. Явах болсон. Би сүм байгуулсан. Найман сарын 11-ний хүлээж байна. Уучлаарай. 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 Энэ нөхөр тэрнээс хамаагүй ахмаг. Эмэгтэй. Эмэгтэй. Та хаачих нь вэ? Би энд амьдардаг. Хүлээж үү та дараа залгая. Би таны хаана амьдардгийг чинь мэдэхгүй шүү дээ. Та оюутны үнэлгээ үзүүлнэ үү? Уучлаарай одоохон. За энэ вэ? Аля вэрэшгэнэ. За. Тэгэхээр чи манад амьдардгүй юм байна шүү дээ. Амьдардгүй гэсэн чи юу гэсэн үг юм бэ? Тийм л байхгүй юу? Амьдардгүй л байна да. Энэ оюутны байр. Энд оюутнууд амьдардаг. Чи эндээс хасагдсан байна. Хасагдсан гэдэг чи юу гэсэн үг вэ? Яалаа гэж. Үнийг би мэдэхгүй. Өөрөө л учрыг нь бол. Тэгтлээ явдаа, Верешкина. Тэгээд би хаашаа явах болж байна? Би яаж мэдэх юм бэ? Ярь дуусаагүй байна. Энэ би байна. Тийм ээ. Зогсоод. Алиса. Алис, битгий яраарай.
Варишкина чи ястаа үзүүлж өгөх юм аа. Ванга минь дээ. Ванга минь. Чамд эмшлүүлгээд байхад хүсдэггүй байсан биз дээ. Бурхан надад ламыг минь зааж өгсөн. Би явна. Вангаг чи та юу яриад байна? Явна. Амьдралаасаа яах гэж та явах гээд байгаа юм бэ? Юу вэ гэвэл намайг байхгүй. Би итгэл маргалдцгаагаараа та. Хэрэггүй шүү. Эвлэрцгээ. Надад битгий атаархаад байгаарэ. Ванга чи юу гинэ? Хэн чамд атаарах юм бэ? Зөндөө л атаархаж байсан да. Намайг бүгдийг мэдэж байгаа гэж бодож байсан бол одоо би байхгүй болно. Одоо явцгаа. Яа. Казимира. Нааш ирэж суу. Ивле, юу ихчи? Юм уу? Чи дэндүү их юм хүсээд бай. Үр төлөөс гэж хүнд юм байдгийм шүү. Одоо явда. Яа. Господи. Алиска. Чи юунаас болоод ийм байгаа юм бэ? Ямар? Ийм л байгаа юм чинь. Их сонирн байна да. Өмнө нь юу ч байгаагүй юм шиг. Как будто ничего не было. Өөрөө л мэдчихтэй. Цэвэрхэн. Гэгээлэг. Ямар сайхан байна. Баярлалаа. Цаг боллоо. Ванга. Чи намайг сонсож байна уу? Энэ би байна. Өгтөн нимбэг байхгүй. Байхгүй. Яралтай мэдээ. Чи яагаад вэ? Дахиад л ханаад 1996 оны 8 дугаар сарын 11-нд Арай Болгарын тийм агуу халуун зүж байхад Ванга би дандаа насларлаа. гэдэг юм аа. Түүний өөрчлөлт хэлсэн зөвлөлүүд одоо ч тайлагдаагүй байна. Чи яаж хав вэ? Ухаана тавьчихаа юу? Наад хөлд орохоо хараач. Алиска би хянаж яваач. Ийм бандич байхгүй шүү. Ванга Индира Ганди үгсийг тов тодорхой хэлсэн. Вангагийн Курскийг усан доор Чи орж яаж хав вэ? бүх дэлхийгээр Алиска? гашуудах болно гэж хэлсэн үнэн эсэхт эргэлдэж байна.
Сергей Константинович, тань дээр орох гээд нэг хүүхэн зүтгээд байна. Таныг хүлээж авна гэдэг ах юм. Тийм үү? Ямар хүүхэн байдаг лээ? Хүлээж авахгүй гэлч. Би тэгж хэлсэн. Сергей Константинович, энэ би Алиса Варишкина байна. Намайг хүлээж авахыг хүсэж байна. Энэ тун чухал юм аа. За ор. Сайн байна уу Сергей Константинович? Сайн байна уу? Та намайг ярилгүй ирсэн дуучлаарай. Би таны утасны дугаарыг олдгүй тэгээд л. Би сайн санжил орууллаа. Тэрнээс таныг энэ босгоор давуулах албагүй. Яагаад? Бас яагаад гэж асуухтайгаа байна. Та хэзээ эргэж ирэх ёстой байлаа? Сарын өмнө шүү. Бүтэн сар. Та нуугдаад байсан юм уу? Би нуугдаагүй. Зүгээр л би Ванга руу өдөр бүр орж исэн. Энэ тун чухал байсан юм л да. Үнэн шүү. Үүнээс чинь болж таныг сэтгүүлчийн ангиас хассан. Учир нь надад байгаа юм биш. Зүгээр л Ванга их чих юм ярьсан байхгүй юу? Курскийн талаар, бүхэл зүйлийн талаар ярьсан. Тийм ээ тийм. Мэдээллийн товчоонд таны ирүүлсэн дэмэрлийн талаар би мэднэ. Усан живх Курскийн талаар муу адил. Таны нүдэнд хий юм үзэгддгүйз? Тэр үнэхээр тэгж ярьсан. Сергей Константинович та зөвшөөрөө штэ. Би өөрөө Курск яваад бүгдийг тандаад ирье. Би тийм төрсөн штэ. Тийм ээ. Тандал хийх юм бидтэй. Тэгээ штэ би тасалбараа өөрөө худалдаад авъя. Харин та камерыг надад удаан хугацаагаар хэрэглүүлээч. Камера редакцид эргүүлж өг. Өөр хүсэх юм байна уу? Өөр юу ч хэрэггүй. Чи үнэхээр ингэж байгаа юм уу? За яах вэ? Камерын чин талаар би тохиръя. Их баярлалаа. Би тэгвэл одоо шууд явчих. Томилтын зардлаа редакцаас аваарай. Тэгээ баяртай. Амжилт. За, сэтгүүлийн танхим аа гэж. Ясен Николаевич, сайн байна уу? Тийм ээ, би байна. Би нэг оюутны тухай ярьж байна л да. Би түүнийг томилтоор явуулсан чинь та түүнийг хасчихсан байдаг. Тийм ээ, чадварлаг шүү. Түүнээс ч илүү. Сайн байна. Баярлалаа, Ясен Николаевич. За ингээ дахиад боллоо охин минь идээрээ. Дахиад аваарай. Чи тэр өөрийнхөө болгоор турчсан байх шүү. Ээж, Ийм байж болохгүй. Яг үндэ бол охин минь ийм байж болохгүй. Томилолтчин сонирхолтой байсныг би ойлгож л байна. Хаяа бодох хэрэгтэй байдаг юм шүү. За ёо. Эрүүл энхийн төлөө. Зөвхөн эрүүл мэндийн төлөөч бишээ. Хувийн амьдралаа бодох хэрэгтэй. Яагаад чамд өнөөх хүртэл найз залуу байхгүй байгаа? Аа, ээж ойлгож байна уу? Ванга Курск удахгүй усан дор орно гэсэн. Что Курск скоро скроется под водой. Что за глупость? энэ одоо юу тэнэг юм ярьдаг юм дээ. Энэ тэнэг зүйл биш ээ. Энэ тэр яриад тал байхад яаж тэнэг биш яах вэ? Харин тийм. Энэ тал нутаг. Пастернакийг санаж байна уу? Талын охин газрын эзнээс баян биш ч Курскийн байглаас үүдэлтэй гэж. Аав минь энд Пастернак ямар хамаана? Яасан гэж. Ээж чинь таалагддаг. Би анхааралтай бодоод л байлаа л да. Энд болгон ч юу юм дээ. Энэ тэгээд одоо юу вэ? Юу ч бишээ. Тэгэхээр өгсөн хүнд эсвэл сайн, эсвэл юу ч биш. Чиний тэр Ванга эргэлзээтэй л амтанда. Түүнд цаг ямагтал ямар нэг таамаглал байх юм. Ээж, энэ таамаглал биш ээ. Би өөрийнхөө чихэр сонссон. Чи энэ Вангагаас юу олж аваар дээ? Аава надад хийгээч. Энэ бол өөрөөрөө шүү. Харин чамд болохгүй. Чи дэглэмтэй. Ээж та харсны хэрэггүй дээ. Аль нархан минь. Курскийн төлөө. Хэлээч та Вангагийн талаар сонссон уу? Тэгэлгүй яах вэ? Болгарын зүнж. Сайхан өөд болсон.
Сайн байна. Та түүний Курскийн усан доор орж бүх дэлхийг үйл болно гэсэн зөвнөлийг сонсноо. Юу? Ямар усан доогор? Ойлгомжгүй байгаа зүйл л дээ. Яг харахгүй ингэж хэлсэн дээ. Энэ ямар нэгэн дэмэр л баха. Охин минь. Шийдийг сонирхох олонний сонирхол бол сэтгэл зүйн өвчин. Имчлэх хэрэгтэй. Тэрний өөртөө бодож олсон л дэмий зүйл. Энэ дэмий зүйл биш ээ. Тэгэхэд намайг сонсхийг хүсээгүй юм аа. Бүгдийг л гараараа эргүүлэн хайсан. Тэр үнэн байсан шүү. Тэгэхэд тэр энэ Пеленогорскийн талаар юу ч мэдэхгүй. Яагаад тэгсэн юм болоо? Яагаад? Тэгээд л тэр байхгүй юу? Энэ тухай ер нь огт мэдээгүй байсан ч сайн байсан юм билүү? Мэдэхгүй байх нь муу. Харж байгаарай. Ахаад өөрийнхөө кофегоор филетийг бузарчихва. Маашаа таарсан болгонд өрөөгөө түрээслүүлээл. Тэр нь зовох юм. Сайн өгтөө. Сайн байна уу? Ахаад шүнжиг зурагт орилуулаад л. Би өглөө 7-д босох ёстой. Өөрсдөө ер нь бүгдийг хийж болно гэж боддог юм байхад. Бас нөхөрт гарах санаатай. А у самой ни кожи, ни рожи. Байна уу? Сонсдоо Варишкина. Ямар тач Вангагийн талаарх бүх материалаа засварлаатах. Та мэдэхгүй байсан сайн гээ үздэй. Миний ярьсан яах вэ? Хин ч алдаа гаргаж болно. Одоо байдал өөрчлөгдлөө. Тэгээд Ерөнхийдөө чамд байгаа бүх материалаа Үгүй юм уу? ялангуяа тэр Курскийн талаар хэлсэн үгийг заавал засаарай. би өөрийнхөө материалыг дээр нэмнэ. Би байгаагүй хүмүүсийг бас зургалсан шүү. Зөв байна. Аль болох их материал цуглуулаарай. Би хүлээж бай. За тохиролцлоо. За тэгэхээр камер. Миний нэрийг Елена Петрова гэдэг. Тийм ээ. Би Вангадр 1965 онд очсон. Тэр надад шууд л босго алхангууд чам жижигхэн байшин байна гэсэн. Надад ямар ч байшин хэзээч байгаагүй. Би ч яг тэгж хэллээ. Харин тэр үгүй байна. Чи галаас болгоомжл гэсэн. Энэ юуны гал ах вэ? Би ямар гал соногч биш гэж бодоод Вангаг домог бодож олж дээл гэж бодлоо. Тэгэхэд тэд намайг эдгээгүй. Харин дараа нь би нөхрөөсөө салахад энгийн зөвлөлтийн хөдөөний нэг эмчилсэн юм. Түүний нэр хин гэдэг үлээд байц. Саналаа. Незнамов Алексей Андреевич. Как же его, как сейчас помню. Незнамов Алексей Андреевич. Стоп. Түүний нэр хин гэдэг үлээд байц. Саналаа. Незнамов Алексей Андреевич. Би мөн тэнийг амтсан юм аа. Би яагаад ирт анзаарсангүй вэ? Тэгэлгүй яг хөө Сибирийн эмч Незнамов. Яг байна. Уучлаарай 5 дугаар орцыг хэлээд өгөхгүй юу? Ингээд чигээр яваа. Их баярлалаа. Зүгээрээ. Сайн байна уу? Сайн байна. Урдчилж мэддэггүй юм уучлаарай. Надад танай утас байгаагүй. Би зөвхөн хаягийг чинь бичиж авсан юм л да. Ямар хаяг? Юхтэй та хэн бэ? Үршөөгөөрэй. Би Елена Петроватай уулзах гэсэн юм. Энэ их чухал л да. Миний нэр Алиса Варишкина. Би сэтгүүлч. Тун хэрэг байна. Түнтэй уулзаж болох болов? Үгүй болохгүй. Би танаас гуйж байна. Ердөө л ганцхан минут. Зөвхөн нэг асуулт тавих гэсэн юм. Ээж минь өөд болсон. 5 жил болж байна. Яаж? Шатчихсан юм. Шатсан.
Хаан тэрвэ? Эмэгтэй та годомжинд гарахгүй юу? Тэнд ярий. Тэгэлгүй яхан. Өршөөгөөрэй. Та чухам юу болсныг хэлж өгөхгүй юу? Что же все-таки произошло? Зослонд төрөл садангаас минь байшинтай болгоод тэр. Тэгээ тийш нэг явдгүй л байсан. Тэгэхэд явах болоод л бортго дэлбрээд л. Та миний ээжийг танд юм уу? Я? Тийм ээ. Да почти нет. Бараг үгүй дээ. Та яах гэж түүнтэй уулзах хүсэв? Я хотела... Би нэг хүнийг эмчилдээ. Человек... Таны ээжийг хэзээ ч юм Сибирь дэмжиж байсан гэсэн. Ваша мама не вылечилась когда-то? Алексей Андреевич Незнамов гэдэг. Алексей Андреевич Незнамов. Незнамов. Ээж байнга л дурсдаг байсан. Их магтдаг шүү. Түүний төрөл саданг Москвад байдаг гэсэн баха. Юу? Юу байх вэ? Түүнийг өгсөн гэсэн байхаа. Түүний гэр бүл Троицкт очсон гэсэн. Не знаете адрес? Та тохиолдлоор хаягийг мэдэхгүй биз? Мэдхгүй энэ тал дээр танд тусалж чадахгүй нь. Өршөөгөөрэй. Та намайг өршөөгөөрэй. Их баярлалаа. Ерөнхийдөө би хаягийг нь олсон. Троицкийн бэлтгэлээ хийж байна. Хэрвээ үннээр нь гэвэл чамд яагаад тех тусмаа энэ Незнамов хэрэг болоод байгааг би юу ойлгохгүй байна. Ванга дээр 10 мянган хүмүүс очицгоодог. Чи тэр бүгдийг олж асуух гээв. Үгүй. Зөвл байна. Чи тэр хөгшнийг аваад байх шаардлагагүй гэж бодож байна. Яагаад гэвэл зураглал гаргадаг байхгүй юу? Чи сайхан зураглал авах хэрэгтэй. Бидэнд өөтөртэй гэр бүлийн түүхийг ярьсан толгоон зураг хэрэггүй. Энэ чинь гайхалтай түүхээ. Хин ч ам Ольга Незнамовыг амьд гэж хэлэв. Хэрвээ амьд байдаг юм бол одоо 100 хүрч байгаа байлгүй. Сергей Константин өвчгүйж байна. Тэгээд ч дээ надад Троицк орох тамилт өгөөч. Аа? Гол нь камер бас өгөөрэй. Хүсээд байгаа бол яв да. Гэхдээ 3 хоногийн дараа энэ ширээн дээр Вангагийн зөгнсөн материал байна шүү. Зураг авчгаад манад ажиллаарай. Хэрвээ хийхгүй бол өөрийгөө буруутгах да. Тохиролцлоо. Тохиролцлоо. Танд их баярлалаа. За яв. Яв да, Алиса. Еще раз Маш их баярлалаа. Баяртай. до свидания. Амжилт. Эмэгтэй. Аль би танд туслая? Баярлалаа. Спасибо. Давайте теперь я вам помогу. Аль би танд туслая? Ингээд бид биедээ туслалаа да. Да. Тийм ээ. Спасибо. Баярлалаа. Вы уж извините. Та уучлаарай. Зүгээрээ. Но я пойду. За би явлаа шүү. Извините. Уучлаарай. Сайн байна уу? Сайн байна уу? Мне Надад Ольга Незнамова хэрэгтэй байна. Незнамова, если она, конечно... Хэрвээ тэр Ээж минь амьд ирүүл байгаа. тэгвэл түүнтэй би ярилцаж болох уу? Поговорить? Тэр дээр байгаа. Баярлалаа. За илүү. Баярлалаа.
Ээж, За, тань дээр зочин ирлээ. ороо. Сайн байна уу? Сайн байна уу? Миний нэрийг Алиса гэдэг. Алиса Варашкина. Бурхан минь үнэхээр та байна шүү дээ. Гарцаагүй л би байна. Ольга Андреевна Неснамовна. Би сайхан таныг энд Троицкт байгаа гэж мэдээд энэ өстэй ээжид баха. Энэ үнэхээр хоор тохиолдол шүү. Надад таны тухай гişний ярьсан гэж. Яагаад байхгүй ч янз бүр л байдаг шүү дээ. Хэн тэгээд танд миний тухай яриад дээ. Ванга. Ванга? Андрюш. Андрюша, цаа тавьчихаач. Тэгье. Орооч уулзцгаанаа. Сайн уу хүмүүс. Сайн уу. Яагаад иймэрт яваа юм бэ? Өглөөний хоол авчирээд л. Энэ охин манад яах гэж ирээ? Өөрөө ч мэдэхгүй байна. Эмээ дээр чинь л би замдаа уулзсан юм аа. Инээдтэй амтан байсан. Нөхөр манай үүд болоход би энэ Троицкт хүүдээр ирсэн. Энд нисхийн хороо байлаа. Ачаа хүмүүжүүллээ. Воспитывала внука. Алиса. Ванга яагаад миний хүүг шумбагч биш? Нисгэгч бол гэснийг би одоо л ойлгож байна. Яагаад? Яагаад гэвэл миний хүү мөн л шумбагч болох л байлаа. Эцэг нь л явшаад үргэлж шүтэн байсан. Отец для Лёши всегда был кумиром. Та курсыг хэлээд байна да. Тийм ээ. Миний ач курсгэд өргөдөж болохыг Ванга урьдчилан харсан юм аа. На Курске. Би ойлгохгүй байна. Зүгээр л Ванга болох зүйлийг л харсан. Гэхдээ эн чинь болог үсттэй. Ванга зөвхөн болж болох зүйлийг хэлээ зогсохгүй. Ойлгож байгаа биз? Байж болох шүү. Харин тийм зүйл болох хэсэг нь бидний өөрсдийн маань л төрхөө өсвөл болно шүү дээ. Та дандаа л тийм байна гэж бодоод байна да. Би дандаа болдог эсхийг мэдэхгүй л дээ. Ихэнх хүмүүс байнга сонголт байдаг юм шүү. Энэ тун энгийн биш зүйл. Алиса. Это очень непростые вещи, Алиса. Я понимаю. Би ойлгож байна. Мы с Вангой об этом Ванга говорили. надтай энэ талаар л ярилцсан. Значит, мы сами. Тэгэхээр бид өөрсдөө хувь заяагаа өөрчилж болох нэ дээ. Думаю, что да. Тийм гэж бодож байна. И не только нам. Зөвхөн бидний хувь заяач бишээ. Вот и чья. Цаарлаа. Хинч татгалзахгүй баха. Сайн уу аврагч минь? Адал явдалгүй ирсэн мэт. Цаашаа тэгсэн шүү. Миний мэдээгүй юм байгаа юм байна да. Анхаарах хэрэггүй. Биднийг орхино. Сайн хүн. Тэгээ саад болохоо болий. Ярьлаа. Хийх үү? Тэгээ. Ванга бид хоёр тун удаа ярилцсан. Бараг л бүгдийг нь шүү. Би яриад байх юу байх вэ? Би үзүүлж чадах юм яа шүү. Бүх яриагаа камерт бичээд авсан. Надад тийм боломж байсан юм. Яаж? Та кино зураг авсан юм уу? Тийм шүү. Ерөнхийдөө би бараг засварлчихсан байгаа. Би авч ирээ танд үзүүлсэн ч болно. Ванга өөрөө надад түүний зургийг авахд дургүй гэдгийг ярьсан. Тэгээд ч тэр энэ хэндэж бүтгүй асуудал гэж үздэг байсан шүү. Харин би болгосон гэхүү дээ. Энэ тийм ч ач холбогдолтой зүйлч биш л дээ. Та сая юу гэж хэлвэ? Юу? Ванга надад мөн л ингэж хэлдэг байсан. Тэр чи камераар аваад л байх юм. Дараа нь эн чинь ямар ч ач холбогдолгүй зүйл штэ гэдгсэн. Та түүний нэр ямар утга учиртайг мэдэх үү? Тэгэлгүй яах вэ? Вангеле бол бурхны авч яваа гэсэн үг. Би бодохдоо хэн нэгний хальсанд авч яваа гэж бодож байна.
Тийм шүү. Таны бүтээлээгээ би дуртай үзэх болно. Танд их баярлалаа. Үнэн шүү, их баярлалаа. Би тантай уулзна гэж бодож байгаагүй шүү. Тэгэхээр ингийн би одоо яваад маргааш бичлэгээ аваад хүрээд ирье. Тэглгүй яах вэ? Би цай авахгүй байж болох уу? Тэглгүй яах вэ? Баярлалаа. Алиса маргааш болтол баяртай. Маргааш болтол баяртай, их баярлалаа. Баяртай. Какая смешная. Ямар инээдтэй цагаахан охин бэ? Понимаю. Ванга яга түүнийг хайрлсан гэж ойлгож байна. Алиса, Аа? би таныг гаргаж өгөхийг зөвшөөрнө үү? Тэгээ боллгүй яах вэ? Пальтогоо аваадах. Ой, Юу болов? Би түүний зургийг аваагүй штэ. Хинээ? Танай эмээгийн би түүний зургийг л авах гэж ирсэн юм штэ. Камера авч явж байж. Айгаад байх юм алгаа. Маргааш ирээд л зургийг аваач. Та маргааш ирнэ үсттэй. Ирнэ. Та бас энд амьдардаг юм уу? Ер нь би гарнизонд л амьдардаг. Би нисгэгч. Манай хороо энд холгүй байт юм аа. Таны эмээ сайхан хүн шүү. Ванга түүнийг их хайрладаг байсан. Ольга эмээ маань өөрийнхөө амьдралыг надад ярьсан л та. Тэр яаж даван гарсныг би ойлгодгүй юм аа. Тэр мөн чанартай Европ хүн л дээ. Бүхий л амьдралаа бүглөө өнгөрөөсөн. Өвөөг минь Москвад оруулдаггүй байсан юм. Тэр аюулаас хамгаалахтаа зөрчилдсөн юм аа. Тэр бас үүнийг ярих дургүй. Тийм ээ. Танай гэрвэл гайхамшигтай шүү. Гэтэ би ингийн шүү. Гарнизоноосоо төрөл төрөсөлтэйгээ өдийн хоол идэхээр л ирдэг. Эмээ маань хоолноос болоод гидсэн минь өвдөн гэж айдаг юм аа. Та өөрөө? Өөрөө юу гэж? Юу ч бишээ. За би цаашаа өөрөө. Би таныг зогсоол хүртэл гаргаж өгье. Тэгэлтэй. Гэхдээ таягч бас аавн шүү. Тохиролцлоо. Би зүгээр л юу харснаа л хүмүүст ярьдаг. Харин тэд үүнийг хэрэглэх хэсэг нь тэдний л хэрэг. Шийтгэн ч мөн адил. Бурхан минь анх удаа л бүх зүйл бүтэж байна. За. Үзтгэх үү? Тэгээ. Би та нарын өмнөөс баяртай байна. Энэ одоо юу болж байна? Хм? Тоглолт гарсан болов? Мэдхгүй. Өчигдөр бүгд л байсандаа үнэн шүү. Алиса, битгий санаа зовоо. Одоо янзалчихъя. За, тэгэхээр техник хэвэн байна да. Энэ бүхэн надаас л боллоо. Уушлаарай намайг. Би энэ бүхэнд буруутай. Алис, Алиса, хүлээгээрэй. Би
Хүлээч. Алиаша зогсоо. Бедная девочка. Хөөх охин. А переживать... Санаа зовох хэрэггүй л зүйл байхгүй юу? Хүүхдүүдээ гэж. Алис. Алиса зогсооч. Алиса. Алис, юу болов вэ? Юу ч болоогүй. Надад юу ч болоогүй. Би дандаа л ийм байдаг хүн. Ойлгож байна уу? Би дандаа л ийм байдаг юм. Энэ удаа би Юу вэ? би бүгдийг нь шалгасан юм л та. Бүгдийг нь хийсэн байхгүй юу? Бүгд сайн байсан. Тэгээд Я все время думаю, Господи. Би цаг ямагт боддог юм. Бурхан минь яалаа гэж энэ бүхэн? Яалаа гэж тэрвэ? Миний л хувь заяа ийм юм бах та. ямар хувь заяа вэ, Алиса? Она дурацкая. Ямар гэж шал тэнэг ойлгоо. Тэнэг хувь заяа. Алиса. Тэнэг биш ээ. Тэнэг биш. Ямар гэдгийг мэдж байна уу? Ийм л хувь заяа. Төгсөв. Дуун хөрвүүлэгч Нимакугийн ач жаргал, дууны найруулагч Ламын Шатар, дуу оруулсан Монгол улсын гавьяа жүжигчин Яндамгийн цог, Намцдын баяр сайхан, Дашторжийн зул цэцэг, Даваасрынгийн мөнх сайхан